Сайн байцгаана уу? Сайхан өдрийн мэндийг хүргэе. За бид дөрөв Нанжин хоттой ирсэн. Нанжин хотынхаа шинэ хотхоныг та бүдэд харуулъя. Энэ сүүлийн ихтдийн энэ байрнууд аюу гоё болсон. Хүлээлгийн танхимтай. За тэгээд хотхон дотор машин оруулж болохгүй, мотоцикл оруулж болохгүй. Айгүй аюулгүй, хүүхдэд ээлтэй болсон мэлээ. За манай энэ хотгон гэхэд одоо ингээ ороход заавал нөгөө карт уншуулж орно. Гадны хүн орох ямар ч боломжгүй. За тэгээд шууд ороод юм усан хүрхрээтэй. За тэгээд битүү ногоон байгууламжтай. Агаарын хувьд үнэхээр гоё цэвэрхэн. Тэгээд намгүн, хүүхдэд аюулгүй. Үнэхээр их таалагдсан энэ хотгон. За Нанжин хотыг Тэнжин хоттой харьцуулбал өртгийн хувьд нэлээ бага зэрэг үнэтэй юм билээ. Хоол хүмүүс байна уу? За тэгээ автобус гэхэд 3 янаар явдаг. Тэнжин хот автобус ч 2 янаар явд юм байна. Тэгээ байрны хувьд гэхэд бас үнэтэй юм билээ. Энэ хотгон гэхэд нэлээд зах тал руугаа тэгсэн мөртлөө 100 м²-д 3 өрөө байрахад тэр бум 200 сая хавцаа байлээ. Нэлээд үнэтэй. Тэгэхэд ч манай Тэнжин хотод бидний амьдарч байсан хотгоны ойролцоо шинэ хотгон дотор 3 м биш 3 өрөө 100 м²-д ойролцоогоо 500 сая хавцаа байсан. Тэгэхээр бас нэлээд өндөр өртөгтэй юм шиг байгаа Нанжин хот. За бид гурвч ойрын хэдэн хоног гэрээд өгчүүлээ. За тэг шинэ хотгондоо танилцаад их завгүй байгаа. Сургуулаа цэцэрлэгээ хайх завгүй явж байгаа. За тэг хэд хоногоос сургууль цэцэрлэгээ хайнаа. За манай хотгоны энэ хүүхдүүд манай хоёрыг гайхаа та хоёр хаанаас ирсэн гэд янз янзын асуулт асуугаад зогсож байна. За тэгээ дараа дараагийн ирээлээр уулзцгаая. Баяртай.